анхны хэдэн 7 хоног ажилласан бэ гэдгийг хүснэгтэй аргаар ботохдоо улирал 7 хоног нийт хоногоо олно. Хавар намар зүүнний улирал хавар 12 108 намар 11 7 хоног ажилласан. Нийт хэдэн хоног ажилласан бэ гэдэг хугацаануудаа бид нар олно. Үүнийг олохдоо хавар ажилласан 7 хоног, зүүн ажилласан, намар ажилласан 7 хоногийг 7-доо үржүүлнэ. Тэгэхэд улирал тус бүрийн хоногуд гарна. Хавар 84, 156, намар 77. Эдгээр хоногудоо хооронд нь нэмэхэд нийт ажилласан 217 хоног гарна. За бид нар нийт хоногоо олцсон. Тэгвэл 2 дахь тохиолдолд бид нар хэдэн 7 хоног ажилласан бэ гэдгээ олно. Нийт 7 хоногудоо хооронд нь нэмэхэд ажилласан 7 хоног гарна. 31 7 хоног ажилласан байна. 31 7 хоногоо бид нар 7-доо үржүүлэхэд 217 хоног нийт ажилласан хоног маань гарсан байна. Хүснэгтийн арга маань товч бичиглэл хэрчмийн арга, хавтангийн аргыг нэгтгээд хүснэгтэнд оруулсан хэлбэр юм аа. Түүнээс ч бидний бодох бодолт маань бүгдээрээ хоорондоо адилхан ижил төстэй бодогдно.